Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ Сүлтааны дэрэгдээс нэвтрүүлэг эхэлж байна. За сүүлийн жилүүдэд хилчдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл хэрхэн сайжирсан талаар үзэгч та бүхэнд тухай бүрдэн сурвалжлан үзүүлсээр байгаа. Та бүхэн нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ үү? Түүхийг эргэн сөхвөл Дотоодыг хамгаалах газрын даргын 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 03 тод тушаалаар Дорнод аймгийн Чонгол суманд хязгаарын цэргийн отряд байгуулахаар шийдвэрлэж тус анги байгуулагджээ. Чөлөөлөх дайн болон баруун хилийн зэвсэгт тулгалтад тус ангийн бие бүрэлдэхүүн оролцож бүгд найрамдах Монгол улсын Баатар цолоор 4, Монгол улсын Баатар цолоор 1 шагнагдсан байдаг. Ийм л дайчин замнал алдар түүхийн үргэлжлэл болсон Эрдэнэ цагааны отряд 90 жилийн ойгоо баяр бахархал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэлээ базаагаад байна. За манай отрядын түүх 90 жилийн оны 8 сард тохиож байгаа. 25 26 онд ингээд дамнуулаад бие бүрэлдэхүүнийгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор нэлээд олон асуудлуудыг шийдвэрлэж Аялал Монгол байгууллагын удирдлага мөн дэмжлэг цусаа шийдвэрлэж өгсөн. Тэгэхээр энэ жил гадна гашааны асуудлыг гашааныг шинжлэх асуудал явагдаж байна. За энэ дээр мөн угтас зэрэг албагчдын цэргийн шинэ байр баригдаж байна. Спорт залны ажил явагдаж байна. За 1-2 дугаар иш тавин байрны дотор засвар, кофе шоп, зочдууд, соёлын төв гэх мэтлэнгээр ингээд бидний гар өрөөгөө объектж барах байхгүй. Тэгээд энэ бүхэн маань бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах нөхцөл рүү шууд чиглэж байгаамаа. За энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулж явахад бид бүхэн манай албан хаагчид бүгд гар бие оролцож өөр өөрсдийнхөө ажиллах байрныхаа сайн сайхан байхын төлөө бүгд чармааж ажилласан. Та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Түүхт 90 жилийнхаа баярын мэндийг үеийн ахмад хэлжт болон ангийнхаа бие бүрэлдэхүүнд өргөн дэвшүүлье. Бүтээн байгуулалт 90 жилийн бүтээн байгуулалтын хүрээнд аж ахуйн ажил маш их хийгдэж байгаа. Тэгээ халуус маань ингээд тэдэрт бол өдөр бүр нээлттэй байдаг. Халуус маань ямар нэгэн үн төлбөргүй бие бүрэлдэхүүндээ үе талгаа өдөр болго нээж ажиллаж байгаа. Цэргүүдтэй халуус бас өдөртөө өөрсдөө аж ахуйн ажил хийзээ өдөр тутамд нээлттэй байгаа. Цэргүүд тэгээд цэргүүдийнхээ алба хаагчдынхаа хувцс нарыг угаах ажлын хувцс, ирийн хувцс тэгээ ойж үйлчлэх ажлыг тус зохион байгуулдаг. Уудам их оронд минь зуны дэлгэр цаг иржээ. Энэ жил Эрдэнэ цагаанд зуншлах сайхан болж хүн малын зоо тэнгэр байна. 90 жилийн ойгоо өгтөж сүү цагаан эдээгээ бэлтгэх зорилгоор малын суурьтай хамт сайлын бүлэг гарч ажил ий дундарч буйн энэ юм. За энэ жил ангийн маань түүхт 90 жилийн ой болно. Тэгээд сүү цагаан эдээ боловсон зорилгоор ангид ойрхон тусч байгаа. Тэгээд энэ жил сайхан дэлгэр сайхан зам болж байна. Сүү цагаан эдээ илбэг малын тарах хүч сайхан. Энэ өмнөх зунууд энэ их сайхан зам болж байгаа энэ жил. Энэ жил ер нь ангийнхаа 90 жил зориулаад манайх бүх төрлийн цагаан эдээг боловсон гэсэн зорилготой үүрэг гүйцэтгэж байгаа маань. Ангиас сайлын бүлэг гараад самтай үүрэг гүйцэтгэж байгаа. За тэгээд хамт хотын сэргийн албаны суур дөрвөн гүйцэтгэх зэргүүд бүгдэнд нь бас эрүүлэх сайн сайхныг хүсье. Тэгээд та бүхний минь хичээл сэтгэл маш их тустай болдог шүү. Тэгээд за мөн ангийнхаа удирдлагууд хамт олондоо мөн энэ отряд үүрэг гүйцэтгэж бүх хамт хэлжтэй бүгдэнд нь эрүүлэх сайн сайхныг дээдийг хүсье. Алма сайн байна уу? Сайд ариун байна. Энэ зана одоо сайд аяга энэ зана ариун байна. Сайхан зана. Манай бүхэл сайл сүү бид 90 жилдээ бид сайл сүүтэй бидээр ирсэн зочдоо цагаан эдээгээр дайсгаа гарын өргөөр жоохон цагаан эдээгээ борлуулаад мундаг манай цэргүүд бид ч өглөө оройгүй туглаад татуулаа тэгээд манай өвнөө маднаад осолж яагаад тугаад тунаачаад манай цэргүүд мундаг ахаа. Бидний цэргүүдийнхаа бүчинд ингэж их цагаан эдээгээ авч үнээ сайлаа сүү сайлаа авч ингэж. Хилийн анги салбарт ажиллаж амьдрахад хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудал хүнд байдаг нь нууц биш. Эрдэнэ цагааны отрядын хувьд тус сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг хилчдийн хүүхдүүдийг хамруулах зорилгоор 2008 онд дахин байгуулагдаж өдгөө 18 дахь жилдээ албагүй ажиллагаагаа явуулж байгаа аж. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манайх бол Эрдэнэ цагаан сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг 2008 оноос эхлээд яг үйл ажиллагааны хилийн цэрэгнтийг 0.46 дугаар ангийн хажуу талд хилчдийн хүүхдүүдийг авах зорилгоор 2 бүлэг маань нэгдэж сэргээгдэж үйл ажиллагаагаа явуулаад одоо 18 дахь жилтаа ингээд золгож байна.
Хүүхдүүдээ бол бид нар 2-5 насны хүүхдүүдийг авдаг. Тэгээд өглөө бид нар 8-аас сэлчт маань өглөө 8 цаг гэхэд ажлынхаа байранд очсон байдаг. Бид нар манай багш нар 7:30-д ирээд 8 цаг хүүхдүүдэд авцсан байдаг. Орой бид нар бас сэлчтийнхаа ажлынх нь боломж болцоо нөөцийг олгоод хүүхдүүдийг бол бид нар 18 цаг хүртэл тэр харах боломжтой байдаг. Манай хилийн цэргийн маань одоо гаднаас хүмүүс их шилжиж ирдэг, их шилжиж явдаг. Тэгээд хүүхдүүдэд өгсөн тохиолдолд эцэгчүүд маань маш сайн энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг ойлгож, ангиуд танилцуулалтаа маш сайн өгж, ангийн хүүхдүүдийн бүлгийн догчлолт, сургалтын үйл ажиллагаанд энэ төр маш тусдсан болж ингэж хамтарч ажилладаг. Ихэмч мэрэгжлээ орхиод эр нөхрөө дагаж хилийн заставт ирээд 5хан хонож буй хилчин бүсгүй бидэнд шинэ орчин, шинэ ажилдаа хэрхэн дасаж буй талаараа ийн хуваалцлаа. Намайг Батэлгийн Батцаг гэдэг 2024 онд уламжлалт их мэрэгжлэлээр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг төгссөн. Заставт ирээд одоо ер нь л 5 хонж байна. Эхнээсээ ахгуулаад нөгөө ажиллаа хаян гэдэг амир хит байсан. Тэгэл өөрийнхөө амьдралыг орхин гэдэг амир хит байсан. Манайх нөгөө Төв аймагт байдаг болохоор амир ойрхон ирж очиход ингээл 30 минутанд бараг ирж очдог болохоор амир ойрхон байсан чинь гинт гэр бүл бүлээсээ холдно гэхээр нэг сэтгэл татар ингээл сонирн болол. Тустаарч тэгээ гайгүй тий. Гэхдээ яг нөгөө өмнө нь хаяа нэг заставт ирдэг байхад нэг бас жоохон сонир санагддаг л байсан л да. Хаа хол тэгэл мэрэгжил зэрэглэлээр орхисон хүмүүс аягүй их зөндөө байдэн штэ. Тэгэл нөхрөө дагаад ирсэн. Тэгээд одоо яг яагаад ирчдэг юм бол гэж бодогдоод. Би анх нөгөө найз залуутайгаа танилцахаасаа өмнө би ихлээр Солонгос явна, Австрали явна хэлэрдэг гэсэхгүй. Тэгсэн чи одоо юу тэр байхгүй болсон шнэ. Манай аав 74 оны. Тэгээд 1992-оос 1993 онд Солонгхир ятраад нөгөө Альпас юм уу? Тэгээд Альпанаасаа шууд үлдээд тэгээд нэг дамжаан цуугаад нөгөө нэг 03 фижис юм шиг л одоогийнхоор л тэгээд ар гэргийн гачигдлаас болоод ажилласаа гарсан гэсэн тодорхойлолтой юм лээ. Тэгээ намайг 7 настай хахад хүнд өвчнөй болмоос өвдөлсөн. Эхэндээ нэг амар бодгойсан. Тэгээ нөгөө нэг бид хоёр Facebook дээр relationship хийсэхгүй юу. Тэгсэн чинь хүмүүс Батэлгээс тэгж асуусан гэсэн таны нэ зохион чи чамаараа бүлцсэн юм уу гэдэг. Миний хувьд болохоор ингээл зүгээр найзаалаа штэ. Тэгээ тэгэнгүүт хүн болгон дарга гэхээр тэр наа юу энэ хүн чинь ингээд дарга юм биш те. Энэ хүн чинь ажил дээр ингээ өөрийн гэсэн юм ингээд гоё юмтай юм биш те гэж бодогдоо тэрнээс амар гоё санагддаг. Тэгээ ер нь ажилчтайгаа та гэж хүндэлдэг штэ. Ер нь хилийн зэрэг та гэл тэр нь бас амар гоё санагддаг. Ямар ч насны хүн байсан та гэж байгаа нь аюу гоё санагддаг гэж. Одоо ингээл би сая нөгөө холбооны сургалтанд сууж байхад тэнд хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээл тэгэнгүүт мобисиг төгссөн, муйсиг төгссөн гээл муйсын бизнесийг төгссөн гээл ихснэр байгаа байхгүй юу. Тэгээл тэгэнгүүт тэнд надтай адилхан ингээ холбоон дээр сурж байгаа. Тэгэнгүүт энэ хүмүүс амар их золиос гаргаж байгаа сте тий. Бүхэлдээ өөрийнхөө ингээл боловсролыг орхиод өөрөө ингээд мэрэгжил дээр амар сайн байж чадах ч гэсэндээ ингээд хилийн зэрэгт ирсний ингээд тоогооч игээ явж яах гэхээр чинь тэгэхээр амар мундаг санагдчих шүү дээ. Ер нь бол тэгэл ер нь хиндээс ч тийм ер нь юу гарах байхаа. Одоо тэр гоё сэтгэл гэх юм уу тий. Хилийн заставт амьдрах ийм сайхан байна гэдгийг нэвтрүүлгийнхээ энэ хэсэгт тодтогмоор байна. Заставт ийм байшин байх боломжтой гэж огт бодоогүй. Шил толболж гялалтсан сайхан байшингаа хараад үнэхээр их сэтгэл хөдлсөн гэж ярих нэгэн залуу гэр бүлээр хамтдаа зочилцгоё. Манайх 18 оноос эхэлж заставд ажиллаж ирсэн. Тэгээ энэдээ болохоор энэ оны одоо 4 сард ирсэн. Тэгээ айгу гоё. Анх ирээд л нөгөө нэг одоо байшингаа энэ танаа орох байшин штэ гээл юу сургууль сонсч байгаа штэ. Нэг юм одоо энэ заставын байшин бол их гоё болсон. Танай байшин их гоё штэ гэж хүмүүс ярина. Тэгэл яг төсөөлөл байхгүй гоё л гэж бодсон. Тэгэл ингээ ирээд харсан чинь амар гоё шил талтай. Тэгэл нөхөртөө хоо тэр хараа хоо гэд одоо застав дээр ийм байшин байх боломжтой гэж бид нэр бодохгүй байгаа ш. Тэгэхэд ийм гоё боломжийг бүрдүүлээд барьсан байгаад нь бүр амар ингээд амар гоё юм бид нар ийм гоё байшинд амьдрах нь штэ гэд. Тэгэл ерөөсөө би ажилд ормоор байна. Ийм гоё байшинд амьдарч байгаа юм чинь ажлаа гоё тухтай их нэ штэ. Одоо хүүхдүүд чинь ингээд бицмаар энэ тэгмээр ингээл орж гараагүй гэдэг ш. Одоо тийхгүй энэ дотроо 0-тэй
бид ч гэсэн шөнө ороос эмэгтэй хүмүүс чинь орж гарахад айгүй хэцүү байдаг. Тэгээ нөгөө нэг ставын ойл чинь бас хоол байх. Тэг явхад айгүй хүндрэлтэй шүү. Нөхрийг хоёул явал. Тэгэхгүй л одоо шууд басаал шууд 0 орчаал өглөө бас айгүй гоё. Ажилдаа оронгууд чинь нөгөө нүрээ будмаар санагдаад 0 руу оронгууд чинь нэг гоё тойл хараад за нүрээ будчихъя. Тэгээ өдөр орж ирэл нэр өсөөч угаачд юм уу, усанд ч орчд юм уу гэж бодоод ер нь айгүй гоё тухтай. Тэгээ гоё байшинд орчингууд чинь одоо манайх чинь халаалттай. Тэгэхээр загас цэцэг үл ер нь даарна гэж байхгүй. Өмнө нь чинь галлал өвөл нөгөө нэг став орхоо явангууд чинь хөлдөж ш цэцэг. Тэгэхээр ерөөсөө цэцгээ тарьж чаддгүй байсан. Тэгээ энэ дээр одоо мөрөөдлөө хэлээд цэцэгтэй болъё гэсэн мөрөөдөлтөөс одоо янз янзын цэцэгтэй болоод тэгээ загасаа бас айгүй харах болгондоо одоо ингээл жоохон ажил дээр нэг стресс гэх юм бол гарна ш. Тэгэхээр ч н орж ирэл нөхөртөйгөө уйлаад тийм гэсэн тэг яаж гад ингээл энэ загсыг хардаа энэ амар гоё том болцсон байна. Нөгөөд чи юм болцсон байж тээ гэж одоо нөгөө стрессээ тайлбал айгүй гоё. Бид нэр одоо мөнгө өргөж байгаа юм чи бид нар нэг тийм иймэрхүү юмдаа л мөнгө өрнө. Тэрнээс ч бүх юм бэлэн. Тэгээд тухтай одоо нэг үе одвол айгүй гоё болчиход байгаа ш. Бид хоёрын анхны байшин чинь хулдаас ингээ наацсан. Хамтдаа л айвал гоё гэл тэгэл хэлжсэн. Одоо бол бүх юм гоё болцсон. Залуу боловсон хүчний хувьд бол орчин нөхцөл гоё бүрдсэн. Элийн стафт ажиллахад бүрэн боломжтой. За амьдрах орчин бол ер нь үгээр хэлшгүй тийм сайхан болсон. Хил хамгаалах байгууллагаас тийм бодлого барьж байгаад нь бас баяртай байна. За бид хүн чи албаны ачаал гэх юм бол ер нь за яг элийн стафт бас нэг хүн хүч боловсон хүчин дутуу үед бас ачаал хаягаан зэгсэх үе байна. Тэр болгоныг бид хүн бас даван туулах хичээ тийм чадвартай байдаг гэж өөрөө хувьд бол боддог. За тэгээд өдрийн цагаар бас халуун нартай үед ингээд ороод ирэхэд гэр орон маань гоё доглог орж ирэл одоо усанд ороход бүх юм бэлэн. Одоо ялангуяа элийн стафт ажиллахад ингээд сүлжээтэй холбоо барих утас боломжийн за тэгээд тогттой анхчил аккумулятор нарны дэлгэцээр л наргүй өдрөл харанхуй суудаг гэсэн. Одоо бол ерөнхийдөө тэгээд ставад 10 кВт эрчим хүч сэргээд эрчим хүч тавигдсан. За тэгээд сүлжээ, гар гэр ээж аав, найз охин одоо эхнэр хүүхдтэйгээ холбоо барих бүрэн боломжтой болсон. Амьдрах орчны хувьд бол миний хувьд бол ер нь одоо бүрэн боломжтой болсон байна л гэж залуу хүний хувьд бол тэгж хэлмээр байна. Би ч нэг тус салуурт байсан байхгүй. Тэгсэн чинь манай эхнэр нэг хоёр найзтайгаа хоёулаа хүрээд ирсэн. Тэгээд тухайн үед ирж ийн гэдэгт нь би амар нэг бас яг итгээгүй тэр холоос бас те газар мэдгүй гуруула ирэхгүй байх гэж бодож ирсэн чи. Эрдэнэ цагаан сумын төв дээр ирсэн байна. Одоо ямар замаар хаашаа яаж гарах вүлээ. Тэгээ энэ сумын төвөөс гарсан чи алга болчлоо бүр. Бэдг. Тэгээ ямар санда салуурынхаа зархичд хэлээ. Одоо ингээ манай найз өхөө ингээ ирсэн чи. Алга болчлоо. Зам мамдаа саач өсөл төрөө явчих. Тэгсэн чи харин цагийн манай гэнт хяналтанд нэг машин орж ирлээ. Тэгэл тухайн үед чинь тэгээд энэ албаны байр бид хүний амьдарч байгаа байр бас жоо хуучин талдаа ордог байсан. Тэгээд байраа цэвэрлээл. Тэгэл яг машинаас буухт нь л итгэж байгаа юм чи. Зүгээр алга боллоо гэж бодсон гэдэгс. Тэр үед нөгөө хоёр найзтайгаа урд орн орт нүрээ бодоол. Найз руугаа очиж байгаа юм яаж замд явсан тоостойгоо очих вэ? Нүрээ бодоол. Амхандаагаа ярагчих гал. Ихэн болж очицоо дугуй муугаа агараал ирсэн цагаан наад дээр дугуй агараал. Тэгээ уйлаад л одоо яах юм гээл. Шүнэ хоон чадахгүй, унтаж чадахгүй нөгөө шүн чи ингээл нэмэгтэй хүмүүс чи ааш. Тэгэл өөр сайхыг хүлээгээл. Тэгэл уугаа юмсаж аваад та энэ зүгрүүл ингээл гарна гэсэндээ ингээл явчих гээл. Тэгээ ирчингүүдээ юуг нь хараад ставруу ороход нэг хөлийн бүсмөс гээд тэрийг харчингоо за эндээ тэл нүрээ бутчих. Амар нүрээ бодоо тэгээ алга болсон байхгүй. Одоо тэгээ юуны өмнө одоо хөлийн став хилчин гэхээрээ л одоо тий бүх юмнаас хоол гэж бас одоо үеийн залуучууд бас тэгж ойлгодог болсон юм шиг надад миний хувьд л гэж бодогддог. За тэгээ цаашдаа залуучуудаа уриалахад хөлийн став гэлтгүү тий хил дээр алав хааж байгаа алав аагчд Улаанбаатар хот болон Сумын төв аймгийн төвд байдаг бүх зүйл бид бүхэнд байна. За усандаа оруул орчдөг гэх түрүүнд бас би бас дамжуулсан байгаа. Тийм болохоор цаашдаа хилийнхаа халжгүй дархан байдлыг хамгаалахаар иргэний үүргээ биелүүлэхээр залуу боловсон хүчин мань бас
энэ хилийн став гэлтгүүтэр хил дээрээ албаа хаахаа нэр төртэй хаагаасаа л гэж хүсэж байна да. Тийм. Одоо ер нь бол баг сумын төвөөс илүү зэрэг баг аймгийн төвөөс илүү гоё амьдарч ш бидэд. Дотроо найлтай байна гэдэг чинь л гоё ш. Тэгээ ингээ гал төлөхгүй партай, тухтай, тоогтой, сүлжээтэй. Одоо ер нь нэг лагерын байшин дээр байгаа юм шиг байнга лагер дээр байгаа юм шиг л өвлөл бүр гоё. Тэгээд одоо ингээд эмэгтэй хүмүүс юмнаас хоцрогдлоо өдр гэж бодох юм шиг хэрэг байхгүй. Бид нар чинь сүлжээтэй байна гэдэг чинь ерөөсөө юмнаас хоцрогдохгүй хүүхдээ харангаа нэг өөрийгөө нэг хөгжүүлчихье. Подкаст сонсчихье. Сүлжээтэй гам чинь ютубер орчих шүү дээ. Тэгэл одоо хүүхдээ хараа сумгаа нэрээ нүрээ нэг бодчихвол гээл тэгээд нүүр нэгсний судал сургалтанд орчих чинь. Одоо би чинь нөгөө нэг эрүүл мэндийн ажилт ингээд энэ ийм одоо ямар юуны юм болоо тэр юм юуны юм болоо гэдэг чинь би чинь интернетээр ингээд судлаад энэ чинь ингээ өөрийгөө хөгжүүлээд байж байна. Би бол тэгж л бодож байгаа. Айгуу гоё. Хөгжүүлэлт бол ер нь хосрогдохгүй гэж бодож байна. Сүлжээтэй юм чинь хосрогдохгүй шүү дээ. Хязгаар нутагт албан үүргийг гүйцэтгэж буй хилчдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл сайжрахын хэрээр ажил албандаа хандах хандлага, урам зориг дээшилж, цаашлаад улсын хамгаалтын нэгтрэл нэмэгдэх гээд олон эрэг талтай байдаг гэдгээ. Ингээд тун удахгүй буюу 8 дугаар сарын ихээр түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Хилийн цэргийн тэн 146 дугаар ангид өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа үе үеийн хилчиддээ түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргье.